За миний нэр бол Бонхоё гэдэг. Энэ жил одоо 72 настай. Мал тухайгаан эрхэлж ингэж одоо амьдлынхаа нэрэлт болгож явж байна. Энэ морь гэдэг амьтан бол одоо бусад амьтанаас чинь хол илгаатай байна. Ерөнхийдөө морь гэдэг амьтан бол бусад тарихын бол сэрэг ийм юм. Иймээс нэр морь бол хүнтэй зарим морь олуулчихна. Ямар нэг үйл хэргийг хийгээд бол чи тэр санаа явна. Иймээс морь бусад амьтанаас ондоо илгаатай. Би чиний насандаа одоо ингээд тооцсон мө зөрөө гэж угнасан морь яая одоо улс 30 хэд болсон байл. Энэ дотроос минь онцгой юм уу нэг л юм байна. Нэг хоёр л ус гаагүй шиг ийм юм байна. Тэр морийг л одоо тухам хүний санааг юм байна. Чи морь болоола хүнтэй авдалгаан би тэр морь хуусан дараа бол яг миний нэг гэрийн хүн хүсэн шиг ийм нэг хотог юм хэрэгсэн. Хаяа тэр морин дээр үтсэн. За ингэсэн одоо би чи юм юу яах гэж гэдэг юм моногчсон юм. Ямар юм чи мор арууд юм бэ? Гэмбэг юм болохоор юм бодоо байхгүй. Морь их байгаад хоёр нь салахгүй юм байна. Их байгаад идчихэж амьдлаар задаг учраас энүүний бол эрхэм шиг салгаад идэж болох юм биш ээ. Иймээс нь жраморны үүсэн жраморны хурдч суллаарж ирдэг нь бол миний үд хэрүүл энэ байгаалын энэ үдихгүй. Энэ морь гэдэг амьтан бол манай Монголд бол яг хэмжээж өгөх гавьяатай ийм амьтан. Иймээс нь үүний үлэн би бас доошоо энэ хөгдөөтэй энүүний уламжилж яаж алдсан гэсэн тэнхэтийн хатаар энэ жаа хөгдөөтэй хэлж байгаад энүүнд доошоо үний тарихд бол морь эрхэм нөлөөлөх ийм санаатайгаар ингэж явж байж та. Энүүний усад хавьяар чирмэ хатна. Миний нэр Хөшиг Дулаа гэдэг энэ жил 73 настай морны энэ элэлийн урлаг хийдэг. Би энэ ажлыг бол 18 наснаас эхэлж өвгөө авсан залгамжлж сурч авсан. Монгол хүнд морь бол хамгийн чухал мөртөө энэний бол хий мороор үжидэг. Инглизийн хий морь бол
Монгол хүнд морь. Миний нэг хийж явах бол Монгол үндэснээ малжих соёлын дотор морин соёл бол хамгийн эрхэм чухал соёл. Одоо нийгэм хөгжигээд байгаа бол машин цэлснаас морины илэрлийн ажлын хийдэг хүн бол улмаас улам өчөөрж. Тэгвэл би бол нүуний дуртай хийдэг учраас бол илүү хийгээд хожимын хүүхэдтэй бол нэг дурсгаал болгоё гэж ингэж боддог. Миний нэг эрдэнэ төвс. Энэ жил 49 настай нэг малчин хүн байна. Заахан хүүхэд байх юм уу? Манай гэрийн гадаа морийг ирсээр нэгт өдөртөө бүтэн өдөр морид байгаа юм явж ирсэн. Чи улам их болоод харахаар энэ улам моринд хайртай болдог. Энэ миний хүнээ зэтгэж юм уу? Аливаагийн бодол хараа маань морьтой байвал морьтойгоо өдөртөө хамт байвал биес юу ч бодохгүй. Энэ байдал оршжээ. Одоо хийгээд бол 6 жил болж байна. Хангалж энэ морин соёлыг хийж морийг хариуцгаж эхэлгээдсэн манай нэлээд мори өчөн шиг байсан. Энэ хэдэн жилийн дагуу бас бодтой байдлын үндэс үзүүлээс манай энэ байдалд ороо би улам энэ морийг бол хамгаалж, үржүүлж, морин соёлыг өргөдгөж, архивш өргөдгөх хэрэгтэйж ингэж бодоод энэ морин соёлыг ингэж хүч орж хийсэн юм аа. Энэ миний талаар үзвэл энэ 3 жилийн тохиолдлыг бол одоо яг хуулж тохиолуулсан манай энэ орчин ах хөдөлгөөний мөнгөд доктор ийм юу бай гэж би бол яг ингэтэй болоод. Хэрвээ энэ 3 тохиолдолд дийлхүйдээр тулуулаа одоо дэлгэрэнгүй чигсээр хаяулах ойрхон байх мó гэж би хаяж үздэг.